Сайн байцгаана уу? Би ерөнхий боловсролын нийслэлийн 52 дугаар сургуулийн аяр 12-ийн ангийн сурагч Аминд Ав байна. Өнөөдөр би Монгол гэрийн тухай танилцуулах болно. Монгол гэр бол монголчуудын олон мянган жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт сууц юм. Нүүдэлчин амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой учраас эрт үеэс өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа. Гэр нь задлах, угсрахад хэлбэр бөгөөд өвөл, дулаан зун, сэрүүн байдаг онцлогтой. Монгол гэр хэдэн үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд үүнд тоон, унь, хан, хаалга бүрээс зэрэг орно. Тоон нь гэрийн хамгийн дээд хэсэг бөгөөд нарны гэрэл агаар оруулах зориулалттай. Харин унь нь тоон болон ханыг холбож гэрийн бүтцийг бат бөх болгодог. Хан нь ихвэгдэх тул нүүдэл хийхэд маш тохиромжтой байдаг болохоор монголчууд гэрээ барихтаа ихээхэн бэлэгдэл агуулдаг. Жишээ нь гэрийн хаалга ихэвчлэн урд зүг рүү харсан байдаг. Энэ нь нарны гэрлийг сайн авахын зэрэгцээ аз жаргал хиймрийг бэлэгддэг гэж үздэг. Мөн гэрийн баруун талд эрэгтэйчүүдийн эд зүйлс, зүүн талд эмэгтэйчүүдийн хэрэглэл байрладаг уламжлалтай. Монгол гэр зөвхөн амьдрах сууц биш, харин монголчуудын соёл, зан заншлын нэг хэсэг юм. Гэрт зочин ороход хамгийн түрүүнд цайгаар дэлдэг нь монголчуудын зочломтгой зан илэрхийлдэг. Мөн ахмад хүмүүсийг хүндэтгэн хоймор цуулгадаг уламжлалтай. Үнэн үед ч Монгол гэрийг зөвхөн хөдөө орон нутагт биш, аялал жуулчлалын салбарт өргөн ашиглаж байна. Гадаадын жуулчид Монгол гэр тонож нүүдэлсэн соёлтой танилцахад их дуртай байдаг. Энэ нь Монгол орны өвөрмөц соёлыг дийлэхэд сурчлахад чухал үүрэгтэй. Миний бодлоор Монгол гэр бол монголчуудын ухаан, соёл, амьдралын хэв маягийг илэрхийлсэн гайхамшигтай бүтээл юм. Бид уламжлалаа хадгалж Монгол гэрийн үн цэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй бөгөөд монголчуудын гэрээ барихтаа ихээхэн бэлэгдэл агуулдаг шалтгаануудын нэг нь гэрийн хаалга ихэвчлэн урд зүг рүү харсан байхад аз жаргал хиймэр бэлэгддэг. Харин мөн гэрийн баруун талд эрэгтэйчүүдийн эд зүйлс, зүүн талд эмэгтэйчүүдийн хэрэглэл байрладаг уламжлалтай. Монгол гэр зөвхөн амьдрах сууц биш, харин монголчуудын соёл, зан заншлын нэг хэсэг юм. Гэрт зочин ороход хамгийн түрүүнд цайгаар дэлдэг нь монголчуудын зочломтгой зан илэрхийлдэг. Мөн ахмад хүмүүсийг хүндэтгэн хоймор цуулгадаг уламжлалтай. Өнөө үед ч Монгол гэрийг зөвхөн хөдөө орон нутагт биш, аялал жуулчлалын салбарт өргөн ашиглаж байна. Гадаадын жуулчид Монгол гэр тонож нүүдэлчин соёлтой танилцахад их дуртай байдаг. Энэ нь Монгол орны өвөрмөц соёлыг дэлхийд сурчлахад чухал үүрэгтэй. Миний бодлоор Монгол гэр бол монголчуудын ухаан, соёл, амьдралын хэв маягийг илэрхийлсэн гайхамшигтай бүтээл юм. Бид уламжлалаа хадгалж Монгол гэрийн үн цэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.